Зяа юу ацхан бамбарнууд минь. Тороныг сувг маань хурдан дээшлээд байгаа тул Торон бүр урамшаад гэлс кинонуудаа хийгээд явахаар шийдлээ. Бич кинонуудаа гэлс оруулъя, та хэд манч лайк саба дараад л үзээд байгаарай. Энэ удаад бас л манай маш олон бамбарнуудын комментор зөвлөсний дагуу өмнөд Солонгос улсын эртний буюу 2002 оны бас нэгэн классик зөвүүн аимшигын киног ярихаар шийдлээ. Аимшигын киногаараа өмнөд Солонгос төдийгүй Хятад улсад хүртэл өөрийгөө тамгалаад амьдсан өмнөд Солонгос улсын кино найруулагч зураглаач Амбёнгигийн кинонуудаас манайхан ядаж нэгийг батны ил утсан байх хэвээр даа. Өнөөдрийн ярих кинонуудаас гадна алдарт Бүншин Саба, за тэгээ та хэд өдөр шөнөгүй асуугаад байгаа нэг 2 сарын 29 Forbidden Floor, Roommates буюу D-Day болон Dark Forest гэх дөрвөн эвгүй киног багтаасан Four Horror Tales, Apathy, за нөгөө Death Bell зэрэг маш олон аимшигын киног найруулж заримд нь зураглаачаар ажилласнаас гадна Бядны бүгдийн хайртай 2011 оны Саны дээр хүртэл продюсер хийсэн тийм л мундаг хүн гэдэл болчих. Тэгвэл өнөөдөр ярих кино бол Амбёнгийн найруулагчийн өөрийгөө аимшигын киноны төрөлд хамгаалж авсан гэхэд хэлцдэггүй. 2002 оны Фон буюу Солонгосоор Пун. Зохиол, зураглал зэргээс нь гадна энэ киног алдартай болгосон нэг том шалтгаан нь мэдээж манай Хаживон эгч маань энэ кинонд ердөө 24 настайдаа гол дүр бүтээсэн байдаг. Яг тэгэхээр нэлээд дэлгэрэнгүй танилцуулга хийсэн гэж бодож байна. Одоо тэгээ шууд кинонда орцгоё. Гиснээс нэрээ Торон 50k сабаас альва бүтээгдэхүүн үйлчилгээ компанитай хамтарч ажиллахаар болсон тул сонирхсан хүмүүс энэ мэйл хаягаар холбогдоорой. За янзын сайхан хамтраад урт хугацаанд доктортой хоёр талдаа вин-вин ажиллацгаая. Нэгэн охин их хэл сандарчсан шинжтэй явж байгаад лифтэнд суутал утсан дугарсаар л байдаг. Лифтнээс буугаад утсаа их хэл айсан байдалтай аваад одоо болоод өгөөч гуйж байна гэж хэлснээр муухай чимээ сонсон чихээд арж буугаар кино маань эхэлнэ. Кинон дээрээ Живон нэрээр тоглосон манай Хаживон эгч сэтгүүлчээр ажилладаг ба өглөө эртлэн бэлтгэлээ хийгээд дуусахад утас нь дугарна. Утсан аван яртал редакцаас нь чи насан туршаагүй хүүхдийг хүчирхийлсэн хэргийг дэлгэн бичснээс хойш бидэнд маш их дарамт ирж байна. Болгоомжтой байгаарай. Дараагийнхаа сэдвээр нөгөө чиний яриад эвгүй сүнсний тухай бичээ гэхэд манай Живон энэ миний сүүлийн нийтлэл гэж хэлсэн штэ, маргаашнаас би утасныхаа дугаарыг солиод алга болно хэмээн хэлээд утсаа тасалчихдаг. Гэрт нь битүүл хэрэг мөрдсөн баримтууд байх ба манай хүний утас дугарахтай зэрэгцэн нэгэн мэйл ирснийг нээж үзвэл их л эвгүй цус олчихсон нүцгэн хүүхний зураг байх нь тэр. Манай хүнж гайхан утсаараа байна уу гэтэл өөдөөс нь найж буй царай чинь их хөөрхий юм аа гэд их л зөвүүн хоолоогоор хэлхэн тэр. Манай Живон сандран босоод хөшгөө хаатал утсаар нь айх хэрэггүй удахгүй угаасаа уулзна гэж хэлээд л гадаанд байсан нэгэн залуу алга болчихдог. Маргааш нь ч болж хамаг ачаа бараага бэлдээд явж байхад дахиад нөгөө нууцсан дугаараас залхан их л яарж байгаа юмаа да гэхэд манай хүн шууд хаазаа гიშгээд яваад өгдөг. Цааш яван эгчийнхаа гэр бүлтээр очин би нэг гажиг нөхөр сурагч охтуудыг оролдоод байхлаар нь тэрийг нь дэлгээд мэдээ нийтэлчихсэн юм аа. Одоо хэсэгтээ аюулгүй байдлаа бодоод нам гүн байна гэхэд эгчийнх нь нөхөр тэгвэл манай Бамбэдх байшинд байж болно шүү. Бид хоёр хүүхдээ жаахан томрохлоор тийшээ нүүх гэж байгаа. Бид хоёр түрүүжил авсан маш том бас бүрэн тавилгатай хэмээн хэлэхэд манай Живон эгч тэр том байшинд эмэгтэй хүн ганцаараа дэмий биш үү гэдэл жаахан доромчхон байгаа нь харагддаг. Манай Живон ч хамаг ачаагаа аваад нөгөө том шинэ байшинд дөнгөж ирэхэд хажууд байшингийн нэгэн жаахан охин Бетховны алдарт Moonlight Sonata гэх аяыг төгөлдөр хуур дээр тоглож байгаа нь харагдана. Манай хүнч орон хэсэг байрлах сайхан саруулхан байртайгаа танилцсан явсаар нэгэн жижиг дүү өрөөг олон тэр өрөөнд байрлах харуулдаг. Энэ үеэр эгчинч залгаж дажгүй байна уу гэхэд манайхан өстө гоё байр байна. Маш их баярлаа хэмээн хэлээд маргааш нь уулзахаар цаг тавуулдаг. Өнөө өрөөг цэмбитлэн цэвэрлээд эгчийнхаа хөөхөн ганц охины зургийг ханандан тогтоогоод дуусгаад дахиад л нэгэн мэйл ирсэн байсныг нь үзвэл духандаа хутга зоолгочихсон эмэгтэй хүний зураг байх ба компьютер дээр нь гинтэл гажигтан бөөн тоо эргэлдэж байснаа 6644 гэх тоо гараад ирдэг. Маргааш нь ч болж манай Живон утасныхаа дугаарыг солихоор өөрийн телефоны компани дээр ирэхэд ажилтныхын ч компьютер мөн л бас гажигдах ба ганцхан дугаар л авах боломжтойгоор гарч ирээд байдаг. Тухайн газрын ажилтны ч ёстой уучлаарай нэг л асуудал байх шиг байна гэхэд манай Живон за зүгээрээ над дээр ирэх ёстой дугаар юм байлгүй. Наадхыг чинь авчих ёо гэд авсан дугаар нь бас л 6644-өөр төгссөн дугаар байх нь тэр. Нэгчтэйгээ болон эгчийнхээ охинтой галерей үзэн явж байхад гинтэл утсан дуурах ба манай хүн сандран очоод утасныхаа дууг хаагаад цааш зураг үзэн явж байтал утсан дахиад л дуурах ба эгчийнх нь охин утсыг нь аван чихэндээ барьчихсан их л эвгүй харж байснаа гинтэл дээшээ хараад орлоод эхэлдэг. Нойрон ч болж манай хүн байрлаж буй байрандаа ирэн эгчтэйгээ маргааш эмнэлэг орохдоо хэлээрээ охины чинь сонссон зүйл нь айлгсан юм шиг байна. Гэхдээ сони юм а дөнгөж шинээр авсан дугаарч химэн эгчтэйгээ ярьж байгаа тасалдаг ба гинтэл нэгэн чимээ сонсогдсноор
Хэмээн зочин сэрэхэд бас л утсан дуурах ба манай хүн айгаад утсаа авдаггүй. Энэ үеэр эгчийнх нь гэрт охин нь өрөөндөө нэг л зүйлээс их л айсан харагдах ба нэг муухай зүйл сонсон чихээ дараад болооч чих өвдөд байна гэдэл хэлэх ба хүүхэлдэйнүүд дунд нь нэгэн хүн шиг зүйл харагдах нь тэр. Маргааш нь ч болж эгч нь имлэг явж охиноо үзүүлтэл эм чин зөв зүгээр байна уу? Юу сонсныг нь мэдэхгүй ч сонссон зүйлээсээ болж жоох стресссэн л юм шиг байна. Тэгэхээр санаа зовох зүйл байхгүй л хэмээн хэлдэг. Манай Живон ч нэгэн дотны найзтайгаа ганц нэг юм уун суух ба цоошин дугаар авчгаад байхад эгчээс гадна өөр нэг сонин нууцсан дугаараас залгаад байна. Гэтэл найз нь зүгээр хэлэхүү дээ. Наа дугаар чи өмнө өөр хүнийх байсан. Тэгээд өөрийн телефоны газар нь өмнөх түүхүүдийг нь устгад цэвэрлээгөө байж магадгүй хэмээн хэлснээ юмыг яаш мэдхүү маа гэд манай хүнд цахилгаан борохоо бэлгэлдэг. Энэ үеэр нөгөө манай хүний нийтлэлтэй бичсэн гаж донд нь өөрийнхөө тухай мэдээ үзэн их л үзэн ядсан шинжтэй л харан суудаг. Манай Живон гэртээ харж байхад бас л нөгөө нууцсан дугаараас дуудлага ярих ба дуудлагыг нь аваад хин юм бэ чи гэд яртал юу ч дууралгүй хүн орлох чимээл сонсогдоод байдаг. Уцаа таслаад урагш гартал хар усан борооноор нэгэн эмэгтэй ганцаараа зогсож байх ба манай Живон алив суучих төхүүлээд өгөө хэмээн суулгаад замдаа юм яртал өнөөх нь юу ч ярилгүй чимээгөө суугаад л байдаг. Цаашаага явж байтал яг л хажууд нь сууж байсан эмэгтэй урд нь гинтл гараад ирэх ба огцом зогсоод гарч чалгаад буцаад машин доторхоо хартал машин дотор байсан эмэгтэйч тэр урд нь гарч ирсэн эмэгтэйч тэр аль нь ч байхгүй алга болсон байдаг. Манай Живон ч нэлээд гайхаж байгаад байрлаж буй байрандаа дөнгөж иртэл энэ үеэр манай хүний эгч нь гэртээ унтаж буй охиндоо миний охин бити өвдөрө гуйж байна хэмээн хэлээд үнсээд хажуудах чимээ дамжуулдаг төхөөрөмжийг нь асаан өрөөнөөс гараад нөхөртөөгөө унтаж байхад гинтэл нэгэн эмэгтэй харагдснаа охин нь ааваа би айгаад байна гэдэл ороод ирхэн тэр. Маргааш нь болоход манай Живон эгч болон эгчийнхээ охинтой гадаа салхилж байх ба эгчтэй би өөрийн телефоны компанид ороо шалгуулсан. Танай охин миний утсыг аваад орилдог тэр өдөр ямар ч дуудлага ирсэн гэх түүх байхгүй байна лээ гэхэд эгч нь чи эсвэл дахиад дугаараа солиод үзэх үү нөгөө гаж нөхөр чинь дугаарыг чи олцсон юм биш үү хэмээн дүүдээ санаа зовон хэлдэг. Эгчийнхаа гэрт орон охиныг нь усанд оруулж байхад охин нь гинтэл өөдөөс нь та ер нь хайр гэж мэдэх үү? Тэр тусмаа жинхэнэ хайр ямар байдгийг мэдэх үү? Би аавда тийм л их хайртай гэдэл бүр нэг том хүн шиг л ярих нь тэр. Уснаас гараад эгчийнхээ хүүхдийг яг унтуулах гэж байхад гинтэл нөгөө дүүн эгчээ тань руу тэр эмэгтэй дахид залгавал битгий ойрлоод бай гэж хэлээрэ. Ёстой амар юм байна лээ гэдэл эвгүүзүүл пал гэдэл хэлэх нь тэр. Манай хүн ч нэлээд гайхаж байгаа толон тартал үүрүүлж буй дүүн өөр нэгэн эмэгтэй болж хальт харагддаг. Маргааш нь ч болж нөгөө нэг найзтайгаа ахин уулзаад энэ дугаарын тухай өөр мэдээлэл олдвоо гэтэл энийг л олж чадлаа гэд өмнө нь энэ дугаарыг эзэмшиж байсан хүмүүсийн листийг нь өгдөг. Тэгснээ нэг сонин зүйл нь наа дугаарыг чинь барьж байсан хоёр хүн нь өгсөн юм байлээ. Нэг нь машины ослоор, нэг нь зүрхний шигдээсээр. Цагтаагаас хүн амны хэрэг биш гэж дүгнсэн байлаа хэмээн хэлдэг. Энэ үеэр эгч нь охинтойгоо гэртээ байж байхад охин нь гинтэл ээж руугаа их л муухай харж байснаа жаазтай гэр бүлийн зургуудаа шиддэж хагалснаа гүгээд явчихдаг. Мэдээж л ээж нь жинхэнэ шок. Манай Живон ч утасны дугаарыг нь өмнө барьж байсан хүмүүсийг эхнээс нь шалгахаар эхний хүнийхээ ажил дээр нь очиход нэгэн такси компани байх ба тентхийн нэг хүн нь манай тэр ажилтан уг нь хөдөлмөрч хүн байсан. Даанч гинтэл шин дугаар авснаас хойш надад сонин дуудлага ирээд байна. Ердөөл яс хятнах дуул сонсогдоод байна. Химээ ярьсаар байгаад нэг өдөр Бамбег их газар осолдоод өнгөрсөн химээн хэлэхэд тэр газар нь яг одоо манай Живоны байрлаж буй эгчийнхэн шинэ гэр байрлаж буй газар байдаг. Гинтэл эгчээс нь дуудлага ирснээр яран очвол эгч нь охиноо хүүхдийн сэтгэл зүйчдэр үзүүлсэн байх ба зурсан зурагнаас нь өөрийгөө урт үстэйгээр зурсан нь өөрийгөө насан турсан хүнээр төсөөлсөн байна. Мөн аавтайгаа хамт байх маш их хүсэлтэй ба аавыгаа бүр дур хүсэлтэйгээр эмэгтэй хүний нүдээр хардаг болсон байна. Нөгөөш зогсохгүй аавтайгаа өөр эмэгтэй хүн байлгахыг огт хүсэхгүй байна хэмээн тайлбарлах нь тэр. Тэгснээ тайлбарлаж буй хүн нь энэ насан дээр айлын ганц охтууд ингэж л байдаг. Нэг санаа зовлтгүй ухаантай сэргэлэн хөөрхөн охин байна л гэдэг. Манай Живон ч эмнэлхээс гарan өөрийнхөө дугаарыг барьж байсан хоёр дахь хүний гэрт очин харуулаас нь асуудал ганцаараа амьдардаг охин байсан. Яагаад ч юм их л оройтож гэртээ ирдэг байсан. Яг тэр өнгөрдөг өдрөө бүр сүнс шиг цав цагаан болчихсон гүйж байсан. Тэгэл лифтэнд зүрхэн хаагдаж өнгөрсөн байна лээ хэмээн хэлэх ба манай хүн тэр охины орцыг шалгахаар ортол
Энэ үеэр манай хүний нийтлэл бичигдэн амьдралгүй болсон нөгөө гаж донт нь гудамд бүр хүн алаад л явж байдаг. Энэ үеэр эгч нь гэртээ охинтойгоо үлгэрийн ном уншаа сууж байхад охин нь их л хөөрхөн уншиж байснаа гинтэл юун тэнийг гүнжийн түүх вэ гэд номоо шидэд ээж рүүгээ бүр нэг үзэн ядсан шинжтэй харснаа өрөөнөөс гараад явчихдаг. Манай живон гэртээ харж байхад нөгөө нийтлэлд нь бичүүлж амьдралгүй болсон гаж донтон гарч ирээд манай үнийг чи энэ бүгдийг ихлүүлсэн гэд нэлээд зовоож байгаад өндөр дээрээс чигээд яг унгаах гэж байхад ашгүй нөгөө утсан дууран гаж донтой залуу аван чихэндээ нааснаар бас л чихээ даран ойрлж байгаад өөрөө өндрөөс унаад өгчдөг. Нийнхүү манай живон ашгүй нөгөө эвгүй дуудлагынхаа ачаар ам аврагддаг. Манай хүн гэртээ унтаж байгаад хальц ирээд буцаад унтах гэтэл Зяк sorry дондор нь та хэдээсээ газ нэг санал авчээ. Та хэдийн нөгөө сүүлийн үед байнга асуугаад байсан 2 сарын 29 бас нэг сонин алга болоод байдаг давхартай байшин энтер гэдэг нөгөө кинонууд чинь бичлэгний эхэнд дурддагсан алдарт Амбёнгийн найруулагчийн For Horror Tales нэртэй ба дотроо бараг л зомбитой Dark Forest, шорон шиг баллиар хатуу сургуулийн тухай Roommates буюу D-Day, гинтэр шөнөөр гарч ирдэг барилгын нэгэн нууц давхрын тухай Forbidden Floor, өнөө эвгүй 2 сарын 29 гих бүрийн хэмжээний бие даасан 4 киног багтаад юм бэлээ. Тэгээд өчнөө удаан хайгаад утсан чинь 2 ч кинон баараг Солонгос доош тэр олдоход маш хэцүү байгаа тул яг та хэдийгээ үзнэ гэвэл Солонгос сайтуудаар нь мөнгө төгрөгийн төлөөч хамаагүй олоод сувгатаа оруулъя л гэсэн. Тэгэхээр манай бамбарнууд яг үнэхээр үзхийг хүсвэл мэдээж лайксаа дараад энэ бичлэгний доор комментаар үзье гэд бичээрэй за. Тэндээс нь харж байгаад ядаж нэг 1000 коммент энтер байвал оруулах үгүйгээ шийдэн шүү за. Яг буцаад кинонд орцгоё. Өглөөч болж манай живонигч гэртээ нөхрөө ажилд нь гаргаж өгөхөд охин нь ирэхэд наав нь аль үнсийг гэхэд шууд лаавыгаа барьж аваад бүр нэг том хүн шиг үнсэлцгээд л дайрах ба аав нь гайхан боловтол шууд лаавыгаа алгацснаа өөрийнхөө нүрийг мажчихдаг. Манай живон гэрээсээ гарын явахдаа хөршийнхөө охинтой таран чи нэрэ Бетховны Moonlight Sonata-г сайн тоглох юм а гэтэл нөгөө охин нь үгүй би шөнөөр ох төгөлдрөөр тоглодгүй штэ ээж намайг тоглуулдаггүй юм. Харин тэр чимээ танахаа сонсогддог штэ гэж хэлээд л яваад өгдөг. Манай хүнч нэг гайхснаа утасныхан дугаарыг барьж байсан хамгийн ихний хүнийхээ гэрт ирэхэд нэгэн жинхийг их охины ээж нь байх ба манай охин 2 дугаартай байсан юм байна лээ. Алга басныхан дараа л хайж байгаад наа дугаарыг чинь мэдсэн. Тэгээд би өөрөө дугаарыг нь цуцлуулсан юм хэмээн хэлэн охиныхоо өрөөг үзүүлэхээр болдог. Манай живон тэр жинхийг их охины өрөөг нь үзэн явж байхдаа дотны найз Саммитайгаа авахсан зургийг нь олж хардаг. Тэгснээр тэр жинхийг их охины сурж байсан сургууль дээр нь очин дүүтэй нь уулзтал манай эгт жинхий гинтэл алга болчихсон. Сургууль даяараа муухай цуурхал зөндөө гарсан. Найз залуутай болоод зүгтчихсан. Бие үнэлэгч болчихсон. Эсвэл бүр үхээд сүнсэн сургуультай хорогдсон гэдэл хүүхдүүд жинхийг хүсснээрээ ярьдаг болсон. Гэхдээ сургуулийн хөгжмийн өрөөнөөс хинч байхгүй мөртлөө төгөлдөр уурын ая сонсогддог болсон. Гэхэд манай живон тэр ая нь Бетховны Moonlight Sonata юу гэхэд нөгөө охин нь тийм ээ та яаж мэдсэн юм бэ? Жинхий алга болохынхаа өмнө энэ аяыг маш ихээр бэлддэг байсан. Бас хүүхдүүд жинхийг үхээ сүнс болчихсон гэж ярих болсон нэг шалтгаан нь жинхигийн хамгийн сайн найз Саммин жинхийг алга болсны дараагаар нойлын өрөөнд ухаан алдан унсан ба хажууд нь гар утсан байсан тул хүүхдүүд манай эгч жинхийг хэдийнэ үхээд үхлээс сайн найз Самми руугаа уцаар ярьдаг хэмээх яриа гарсан хэмээн хэлдэг. Найз Саммин тэгж ухаан алдаж унсныхаа дараа Нүунийг нь сонссон манай живон ч энэ охиноос эхлэлтэй нэг л юм байна да хэмээн бодон эгчийнхаа гэрт очин нууцны дугаарын хамгийн ихний эзэн болох жинхийг их охины тухай хэлэн тэр охиноос хоошоогоо энэ дугаарыг авсан 2 ч хүн учир битүүлгээр өнгөрсөн байна лээ. Магадгүй танай охин тохиолдоод байгаа зүйлс энэтэй холбоотой ч байж магадгүй гэхэд эгчийнх нь нөгөө сайхан аштай нөхөр нь гинтэл хөмсгөө зангидж ирээд тэгээд тэр жинхийг их охин ч нүхээд сүнс нь миний охинд орчихсон гэх гээд байгаа юм уу? Битгий юм балаа зүйлс яриад бай. Би өнөөдөр чамайг сонсоогүй гэж бодъё гэдэл нэг
нэг л сонин шууд уурлах нь тэр. Кадр солигдож өнгөрсөн лүү буцахад манай Живоны эгч нь үнэндээ үр тогтоох чадваргүй байсан тул манай Живоны өндгийн эсийг ашиглан хиймэл үр тогтоолтоор өөрийнхөө охиныг олсон тухай яриа гардаг. Өөрөөр хэлбэл эгч нь өндгийн эс үйлдвэрлэх чадамжгүй байсан тул дүүгээсээ буюу манай Живоноос өндгийн эс зээлж авч жагаад хүүхэдтэй болсон байдаг. Ийхүү манай Живон овоо хэрэгэн сэжүүртэй болчихсон тул тэр алга басан жинхийг их охины дотны найз Самми дээр зорин очтол таны уцаар сонссон чимээ чинь үхээд аюултай сүнс болсон манай жинхигийн хоолой мөн. Таны наад дугаар чинь гэсэн тэрнийх байсан нь үнэн. Тэр сүүлийн 4 орн нь ижилхэн 2 дугаартай байсан юм. Нэгийг нь хайртай залуудаа өгнө гэж ярьдаг байсан ба надад хин гэдгийг нь огт хэлдэггүй их л жаргалтай байдаг байсан. Тэр залуу нь Бетховны Moonlight санаатад их л дуртай байсан тул надаас өөрт нь зааж өгөхийг хүртэл гуйж байсан юм. Хэмээн хэлснээр тухайн үед юу болсон тухай хэдүүлээ олж мэднэ. Энэ Саммиг их охин нь жинхий найзтайгаа их л дотн байсан ба нэг өдөр жинхий сургуулийн дээвэр дээр царай нь бараачихсан хичээлдээ орохгүй байсан тул найз Саммийн төрүүлж ангидаа орж авч байхдаа санаандгүй найз жинхийгийнхаа цүнхийг унгаах ба дотроос нь өдрийн тэмдэглэлийг нь олон энэ жинхий ер нь хинтээ уулзаад байгаа юм бол гэд өдрийн тэмдэглэлийг нь унших гэтэл дотроос нь 2 зураастай жирэмсний тест гараад ирэх юм тэр. Яг энэ үеэр өнөө жинхийч гарч ирээд юу харснаа март хин нэгэнд хэлвэл үгсэн гэж мэдэрэй хэмээн хэлсэн байдаг. Үйл явдал одоо үедээ ирэхэд тэр Саммийн манай Живонд энэ зүйлсээс яаж зогтохоо би мэдэхгүй л байгаа. Гэхдээ та үхэхийг хүсэхгүй байгаа бол дуудлагт нь битгий хариул хэмээн хэлснээр нүдний шилээ автал хэдийнэ үхээд аюултай сүнс болчихсон найз жинхийгийнхээ дуудлагыг харахгүй мөн сонсохгүйгээд өөртөө хийсэн зүйл нь энэ гэн. Нүд болон чихээ сохолчихсон байх нь тэр. Тэгснэ гинэт та энд ганцаараа ирээгүй юм уу? Жинхий энд ирчихсэн байна штэ гэдэл ястайл нэг зараатал нь хэлхэн тэр. Манай Живонч буцаад тэр жинхий охины гэрт ирээд найзынх нь хэлсэн өдрийн тэмдэглэлийг хайж угаад номын тавир дээрээс нь өөр номын хавцаар хавцалчихсан байхыг нь олон уншснаар жинхий охины тэр хайрлаж дурлсан залуу нь яг хэн байсан тухай олж мэднэ. Үйл явдал өнгөрсөн үе рүү буцахад сурах жинхий охин бороонд автобус хүлээ зогсож байхад нэгэн машинтай ах ирэн зогсоод гэртэн дөхүүлж өгсөн нь манай Живоны эгчийнхэн нөхөр байх нь тэр. Жинхий охин ч өөрөөсөө ах тэр залуу татагдан ахин уулзахын тулд ганцаараа тэр автобусны буудлын дээр хүлээн зогсож ахин уулзаж үүнээс хойш манай хүний эгчийнхэн нөхөр эхнэрээ араар нь тавин тэр жинхийг их сурагч охинтой уулздаг болсон ба манай Живоны одоогийн амьдарч буй байранд нь ирэн ор хүнжлийн ажиллаа хийдэг байж. Мэдээж нэг л өдөр манай хүний эгчийнхэн нөхөр сурагч охинд одоо болцгой би гэрлэлтэд балламааргүй байна хэмээн хэлэн дуудлагыг нь авахаа байсан ба сурагч охин жинхий манай хүний эгчийн нөхөрт ёстой л нэг бүр донтож дурлсан байдаг. Үйл явдал одоо үедээ ирэхэд эгчийнхэн хүүхэд харанхуй шөнөөр ээжээгээ унтаж байхад галтагооргоо орсноо шууд хутга суглан авах нь тэр. Энэ үеэр манай Живон эгчийнхаа нөхөр дээр очин нөгөө жинхий охины өдрийн тэмдэглэлийг нь үзүүлэн би бүгдийг нь мэдсэн. Та тэр охиныг алсан уу? Ядаж охиноо бодож боссонгүй юу? Эгчэд та өөрөө хэлж энэ балгаа цэвэрлээрэ. Хэлэхгүй бол би хэлнэ шүү. Юу ч болсон бай би эгчийнхээ охиныг хамгаална гэж хатуухан хэлчгээд л гараад явдаг. Эгч нь гэртээ нэгс ирэхэд гэр нь бүр дэлбэрчихсэн охин нь гэр бүлийнхаа зураг дээр хутга зоочхоод алга болчихсон байх нь тэр. Мэдээж эгч нь шууд л манай Живон руу залхан хэлэхэд гинтэл манай өнөө байгаа байрны хонхон дуурах ба камераар харуул нэгэн эмэгтэй усан бороонд зогсож байдаг. Гайхаад гараад харуул мэдээж л хинч байхгүй тул эргээд орох гэтэл эгчийнх нь хүүхэд зогсож байдаг. Охиныг гэртээ оруулчаад эгчийгээ дуудаад хүлээж байхад өнөө жаахан охин төгөлдөр хуур дээр суун Бетховны Moonlight санаатай гэх аяыг сурмгааг эгчин тоглох ба манай хүн тэр жинхийг их охины сүнс эгчийнх нь хүүхэд дотор орсныг хэдийнэ мэдсэн тул шууд л чи яг юу хүсэж байгаа? Манай хүргээ ахал чамд буруу зүйл хийсэн биз дээ. Хөөрхийн жаахан охиныг 50 өрх гэхэд өнөөх нь бит хоёрын хайр одоо болтол хിവэрэ байгаа гэдэл зөвүүн инээснэ цааш яваад өгдөг. Ашгүй нэг манай хүний эгчин ч охиноо авахар ирэх ба манай хоёр яаран очвол хаалга нь өөрөө шууд хаагдан төгжигдэж охин нь шатны дээр зогсчихсон. Та хоёрын хэн ч миний төлөө өгөх чадах юм гэдэл эвгүй хөдлөн орилж байснаа шууд шатны уруу доошо унчихдаг. Хаалганы төгжээч өөрөө онгоож манай хоёр гялс охиныг аваад ашгүй нэг эмнэлэгт хүргэж чаддаг. Манай Живон ч өөрийнх нь байрлаж буй тэр байр нь л юм болсон байна гэдгийг гадарлаж шууд л буцаж очиод байрлаж буй өрөөндөө ортол компьютер дээр нь бас л нөгөө тоонууд эргэлдэж 6644 гэхтээ харагдаж байснаа утсан дуурах ба автал яг л нөгөө муухай ойрлон сонсогдож эхэлдэг. Компьютерээс нь ч гэсэн сонсогдоод байсан тул цэнэглэгчийг нь салгах гэд яаран очиод арзаатгийг нь таттал зүгээр л ханд наачсан хуурамч арзаатаг байх ба бөөн ус орооцолчихсон байх нь тэр. Манай Живонч бүр гайхан үснээс нь хөөн цааш хан дагуулan татвал хэврэгхэн хийсэн хананч нурж цаанаас нь сурагч жинхий охины цогцос олдох нь тэр.
тэр. Яг энэ үеэр эгчийнх нь нөхөрч ирж гисэн байх ба шууд л цаашаа гүйхэд араас нь явбал хэдийнэ газар тухайн алдаад унжсан байдаг. Манай хүнч гайхан очвол гинтэл эгч нь гарч ирэн өөрийг нь цахилгаан борохоогоор цохиулаад унгачдаг. Нэг сэрээд харуул манай хүнийг төрсөн эгч нь гар хөлийг нь хүлжсэн байх ба өнгөрсөн жинхэнэ охинд яг юу хийсэн тухай ойлгомжтой болдог. Кадр солигдож дахин өнгөрсөн үе рүү буцахад манай хүний эгч нь охинтойгоо явж байгаад нөхрөө жаахан сурагч охинтой явж байгааг харсан ба нөхрийнхөө ажил дээр нь очин чимээгүйхэн ширээг нь үздэл нөгөө сурагч жинхэнэ охиноос өгсөн уцыг нь ч мөн олдог. Уцыг нээн үзвэл сурагч жинхэнэ охиноос та уцаа авал да. Яагаад намайг ингэж орхиж байгаа юм? Би 4-7 хоногтой жирэмсэн гих мэт дуут мессежүүд ирсэн байсан тул мань хүн чимээгүйхэн тэр жинхэнэ гих охины уцсныхан дугаарыг тэмдэглээд авсан байдаг. Нөхөр нь ч өрөөндөө орж ирэн удахгүй Япон руу томилтоор явах гэж байгаа тухайгаа хэлэхэд мань хүн юу ч мэдээгүй шинжтэй сууж байдаг. Тэгснээ нөгөө сурагч жинхэнэ охин руу худлаа мессеж бичний газар уулзаад гэртээ авчран эвтэйхэн тайлбарлаад чи залуухан байна. Их чин гэрлэлтэд хамгаална. Чамд юу хэрэгтэй юм? Их чин өгье гэд хэлтэл өнөөх нь ёстой л нэг юу ч сонслохгүй. Та нөхрийгөө танд хайртай гэж бодоод байгаа юм уу? Та хүүхэд ч төрүүлж чаддгүй гэсэн штэ. Тийм болохоор нөхөр чин намайг сонгосон юм. Нөхөр чин минийх надад хайртай гэдэл ёстой л нэг ичих нөргүүл дайрч байгаад нөгөө хүүхэд нь ундаг шатан дээр гараад зогссон байдаг. Манай Живоны их чин ч хөөрхөө бүр аргаа баран сурагч охины өмнө нь очин сүгдэд суугаад гуйтал өнөөх нь бас л орилж харалж байгаад хинд нь хайртайг тэгвэл одоо үзчихье гэд уцаа гаргаж ирээд нөхөрлүүн залгах гэтэл манай өнөө их чин уцыг нь цохин унгаагаад алгадаад автал өнөө сурагч охин шууд босоод боож эхэлсэн байдаг. Ёстой галзуу хүн шиг нүд нь эргэлдээд яг боогод алах гээд байсан тул цааш түлхтэл шатнаас өнхөрч унсан ба гар утас руугаа мөлхөж байгаад л ухаан алдаад унсан байдаг. Манай хүний ихч сурагч охиныг өгсөн хэмээн бодон уутаар ороогоо цэвэрлэж байтал гинтэл босоод ирсэнд нь цочсондоо хажуудаа байсан баримлаар цогсноор сурагч охин жинхий бүр мөсөн өнгөрсөн байдаг. Нэгэнтээ хүн алсан их чин гэрлэлтэд бүрэн дүрэн авч үлдэхээр шийдэн жинхий охины цогцыг гар утастай нь хамт шинэ байрныхаа нэг өрөөний хананд хийж шавардаж шинэ хан босгосон нь энэ байдаг. Үйл явдал одоо үедээ ирэхэд их чин манай Живонд өөрийнхөө анх үр тогтоох чадваргүй гэдгээ сонсоод ямар их гуниглаж зовсон тухайгаа ярьж байснаа гинтэл урлан чамайг миний охин руу харахад би ямар их хатаархаж уур урдаг байсан гэж бодож байна. Хэдий чиний өндгийн эсийг зээлэн ашигласан ч гэсэн хүүхдээ би олон сар тээж төрүүлсэн. Тэр бол миний хүүхэд, чинийх биш. Би хүүхдийнхаа төлөө юу ч байсан хийн. Хүн алсан ч хамаагүй. Гол нь миний охин мэдхгүй л байхад болно. Тиймээс энэ зүйлсийг мэдсэн хинч байсан амьд байх ёсгүй гэдэл төрсөн дуугаа буюу манай Живоны нүд амыг нь боож байгаад хажууд хананд байгаа сурагч охин жинхийг цогцтой хамт бензин цацаж байгаад яг шатаах гэж байхад нүүрч цайж манай Живон хүлээсээ тайлан боолтоо авахд их чин үхсэн байдалтай байх ба жинхэнэ охины цогцос байрандаа л байж байдаг. Манай Живон далайн эрэг дээр очин гар утсаа ус руу шидэхэд усан дотор утсанд нь дуудлага ирж буугаар кино маань дуустдаг. Энэ солонгос кинонууд ч бүр ямар амар байсан юм бэ те. Энэ зохиол, эргэлтүүд энтер гэдэл бас тасархай байна шүү те. Тайлбарлах зүйлс маш ихтэй байгаад байгаа тул дандаа юм урт бичлэг болохоос өөр аргагүй байгаа шүү. За манайхаа. Яг тэгээд энэ болтол үзсэн бүх бамбарнуудаа баярлаа. Дараагийн бичлэг удахгүй тул манайхаа юу ихэ мэдж байгаа штэ те. Сабаа дараад л сүсэглээ сууж байгаарай.